За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаагийнхаа ээлжид хичээлийг хүрэхэд бэлэн боллоо. За энэхүү хичээлийн маань нэр болохоор хүүхэд нас бидний хосын харилцаанд, насанд хүрсэн хүмүүсийн хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг ийм хичээл байгаа. За тэгэд энэхүү хичээлийн маань суур онол нь болохоор энэгшилтийн онол гэдэг ийм онол дээр тулгуурлаад ерөнхийдөө бид нар яг хүн хоорондын харилцаа яг яагаад зарим тохиолдолд харталт өндөртэй, яагаад зарим тохиолдолд одоо цухтаалт өндөртэй байдаг вэ гэдгийг танилцуулах болно. За тэгээд сэдв маань ерөнхийдөө 3 агуулгын хүрээнд явна. Нэгдүгээрт нь энэгшилтийн онолын талаар та бүхэнд товч мэдээлэл өгнө. За дээрэс нь хосын харилцаанд юу яаж нөлөөлдөг хосууд одоо яг ийм 4 өөр төрлийн харилцаанаас нь алинд нь одоо харьяалагдаж байвал ямар үйлдэл гардыг гэдгийг танилцуулах болно. За хамгийн сүүлд нь товчхон бас зөвлөмжийг хүргэнэ. За энэ бүгдээрээ хичээлд орцгоё. За хамгийн ихний танилцуулах зүйл бол яалтчгүй энэгшилтийн онол гэдэг энэ attachment theory гэдэг нэртэй энэ онол 1950 оноос хойш сэтгэл судлаач John Bowlby гэдэг сэтгэл судлаачийн гаргаж ирснээр одоо болтол ашиглагддаг. Ер нь хосын харилцааны одоо баг суур онолуудын нэг гэж явагддаг. За тэгээд яагаад ингэж чухал юм бэ гэхээр хүүхэд дөнгөж төрөөд 0-3 нас хүртэл бидний тархинд маш том загварчлал явагдчихэдэг. Тэгээд тэр нь юу юм гэхээр яг орчин тойрноос авж байгаа маш олон мэдээллийг өөрийнхөө тархинд боловсруулж идэг. Одоо тэр мэдээлэл боловсруулах, за ямар нэгэн дурсамжуудыг бүтээх, за эргэн тойронд байгаа тэр аюулгүй мэдрэмжүүдийг өөртөө одоо хангаж гаргаж ирж идэг. Тэгээ тэндээсээ ер нь ирээдүйдээ би бусдад хэрэгтэй хүн юм байна. Эсвэл би энд ч хэрэггүй юм байна штэ гэдэг ийм ялгаатай мэдрэмжүүдийг яг энэ 0-3 наснд маш их эрчимтэй одоо явагдчихэдэг. Тийм учраас тийм их эрчимтэй мэдээлэл одоо бидний тархинд ер нь бол дахин дэж гарч ирдэггүй. Яг 0-3 насны одоо хүрээнд явагдсан тийм их хэмжээний мэдрэлийн хоорондоо холбогдож тийм их хэмжээний мэдээллүүд бидний амьдралд дахиж хизээж тэгж их хэмжээгээр гарч ирдэггүй. Тийм учраас энэ дөнгөж хүн болоод тэгээд эргэн тойрныхоо энэ тойрноос авж байгаа энэ мэдээллүүдийг яг өөрийнхөө тархинд боловсруулах энэ процесс маш их эрчимтэй иддэг 3 жилийн дотор. За тэгээд тэр 3 жилийн дотор хийгдсэн мэдээллүүдээс бид нар ер нь насан туршдаа хүнтэй хэрхэн харилцах вэ гэдэг энэ загварыг бий болгож байдаг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө Bowlby гэдэг энэ сэтгэл судлаач бол энэ ердөөсөө хүн хоорондын сэтгэл зүйн загварыг тодорхойлох ийм онол юм гэж тодорхойлсон байдаг. За тэгээд яг энэ загварууд бий болоход юу хамгийн чухал гэдэг юм бэ гэхээр хүүхдэд өсөх гэдэг одоо хооллох гэдэг хэрэгцээ байгаа, тэврүүлэх хэрэгцээ байгаа. Тэ ингээд сайхан тайван байдлыг, аз жаргалыг мэдрэх ийм хэрэгцээ шаардлага байдаг. Дээрэс нь тав тухтай байдлыг мэдрэх хэрэгцээ шаардлага байдаг. За мөн аюулгүй байдлыг мэдрэх хэрэгцээ шаардлагууд гэдэг маш олон хэрэгцээ шаардлагууд байдаг. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлагууд нь цаг тухайдаа хангагдаж байна уу? Үгүй юу гэдгээр одоо тэр тухайн хүний бусад хүнтэй харилцах харилцааны загвар тодорхойлогддог гэж үзсэн байна. За тэгээд ерөнхийдөө нэг хэрвээ хэрэгцээ шаардлага хурдан хангагдаад байдаг бол тэр нь насанд хүрсэн хойноо бас бусад хүмүүсээс яг адилхан ингээд хэрэгцээ шаардлагыг бусдын хэрэгцээ шаардлагыг ч бүрэн хангаж чаддаг, өөрөө ч гэсэндээ хэрэгтэй зүйлийг хэлж чаддаг ийм хүн болж төрдөг бий болдог. За тэгээд ерөнхийдөө бол энэ одоо юуны хүүхдийн тэр 0-3 наснда авж байгаа мэдээллүүд бас юуг тодорхойлдог вэ гэхээр ер нь бусад хүмүүсээс юуг хүлээх юм. За тэгээд хүлээснийхээ хариу үйлдэлд ямар үйлдэл гаргах юм гэдгийг бас тодорхойлж байдаг. За тэгээд түрүүнд хэлсэнчлэн одоо энэ загвар маань одоо энэ 5 дахь анхаарал халамж аз жаргал гэдэг ийм 3 хүчин зүйл дээр бий болж гарч ирж байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд эргэн тойрон давтахтай байна уу? Анхаарал халамж авч чадж гэнэ үү? Аз жаргалыг мэдэрч гэнэ үү гэдэг дээр хүүхдүүд одоо яг 4 загвараас аль нэг нь бий болох вэ гэдгээ ингээд одоо тарих өөрийнхөө дотор бий болгож байдаг л гэсэн. За энэ энэгшилтийн онолын одоо нэг томоохон зүйл нь за хүүхэд ганцхан ийм одоо загвараар холбогдсон байна гэдгийг тодорхойлохоос гадна ирээдүйдээ насан туршдаа хүмүүстэй найзалж нөхөрлөхөд те ямар асуудлууд гарч ирэх үү, яг тэр харилцаан дээр нь ямар саад бэрхшээл гарч ирдیں۔ За дээрэс нь хосын харилцаанд яг хүссэн зүйл нь яагаад биелэхгүй байгаа юм шиг санагдтыг. Ингээд маш олон юм яг хүн хоорондын харилцааны загваруудыг л ердөөсөө яг дэлгэрэнгүй тодорхойлж гаргаж ирсэн юм онол гэдгээр
маш алдартай байх нэ. Тэгээд та бүхэнд энийг шилтийн төрөл гэд яг энэ 0-3 насны хүүхдүүд тэгвэл яг ямар дүрэн загвараар энийг шилт юм бэ? Энийг шин гэхээр ээж аавтайгаа харилцах харилцаа л гэсэн үг. Тэгээд тэр энийг шилтийн харилцаа нь бол дүрэн загвараар илэрдэг. Тэр нь аюулгүй, хоёр дахь нь эсэргүүцсэн, гурав дахь нь цугтаалттай, дөрөв дахь нь замбраагүй гэдэг ийм дөрвөн харилцаагаар ерөнхийдөө бол хүүхэд ээж аавтайгаа харилцан холбогддгоо гэж үздэг. За тэгээд ерөнхийдөө бол нийт хүн амын 50% нь аюулгүй тайван харилцаагаар ээж аавтайгаа холбогдож харилцдаг гэж үздэг. За зарим судалгаануудаар 60% ч гэж үздэг. Тэгэхээр ер нь бол хүн амын ихэнх нь аюулгүй тайван харилцаагаар харилцдаг байх нь холбогддог байх нь. За тэгээд энэ одоо зурган дээр гарч байгаа шиг одоо ингээд хүүхдүүдийн хариу үйлдэлүүд нь гарч ирж байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор хүүхдэд ээжтэй тэрвэрлсэн байгаа. Тэгээд энэ зураг хаанаас гарч ирсэн бэ гэхээр за Ainsworth гэдэг бас сэтгэл судлаач 1970 онд яг ийм 3 настай хүүхдүүд дээр ээж аавтайгаа ямар харилцаатай байна гэдэг нэг судалгааг хийжээ. За энэ судалгаан дээр одоо хүүхдүүдийг ээж аавтай цуг лаборатори өрөөнд авчирж агаад тэгээд камернууд суйрлуулад за тэгээд хэсэг хугацаанд ээж аав нар хүүхдүүдтэйгээ тоглож агаад тэгээд хэсэг хугацааны дараа тэр өрөөг орхиод явж байгаа. За ингэнгууд бүх хүүхдүүдийн хариулт адилхан байдаг. Хажууд нь байсан ээж нь юм аав нь асран хамгаалагч нь гараа явахаар бүх хүүхдүүд уйлдаг. За уйлаад хэсэг хугацааны дараа ээж нь одоо ороод ирэнгууд яг хүүхдүүд уйлж байгаа хүүхэд яг ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгээр нь энэ дөрвөн загварын аль нь вэ гэдгийг шууд тодорхойлох боломжтой байдаг байна. Тэгэхээр аюулгүй тайван харилцаатай хүүхдүүд бол ээж нь буцаад ороод ирэнгууд уйлж яснаа шууд болоод тайвшраад ингээд одоо нэг маш их хэмжээгээр стрессжсэн бол стрессийн гормон одоо шууд буураад ингээд тайвшраа. Тэгээд ээж нь өөр юмлууд заагаад ингээд хамтдаа тоглох юм бол ингээд инээмсэглэж чадах хэмжээнд ингээд очдог. Тэгэхээр ийм хариу үйлдэл гаргаж байгаа хүүхдүүд бол аюулгүй тайван харилцаагаар одоо ээж автаа холбогдсон байна гэсэн үг. Тэгээд ирээдүйдээ ч гэсэндээ хүмүүстэй итгэж чаддаг, хүмүүсийн итгэлийг бас авч чаддаг ийм чухал ур чадварыг одоо ийм бага наснд авч яана л гэсэн үг. За хоёр дахь нь эсэргүүцсэн гэдэг ийм харилцаа холбоотой хүүхдүүд байгаа. Тэгээд яг судалгаан дээр болохоор ийм хүүхдүүд яадаг вэ гэхээр уйлж байгаад ээж нь юм аав нь ороод ирэхээр ээж аваа тэрврүүлнэ. Гэхдээ нэг гарч явахт нь үүссэн стресс нь намддаггүй. Үргэлжлүүлэн уйлаад ээжээгээ зохиол тэгээд буцаагаад тоглох гэхээр ээжээсээ буухгүй буцаж зүгдээл тэгээд ээж нь хүүхдээ үнсэх гэхээр үнсүүлэхгүй цухтаагаал ингээд ерөнхийдөө бол ингээд эсэргүүцэд байдаг гэсэн үг. Тэгээд ингээд төвшүүр айгу өндөртэй. Тэгээд төвшүүр гэдэг чинь цаана одоо стрессийн гормон маш их хэмжээгээр ялгарч байна гэсэн үг. Тэгээд стрессийн гормон хит хэмжээгээр ялгарсан учраас тэр нь буцаагаад тайвширч чадахгүй, хүүхдээ тайвширч чадахгүй ихэр татаж уйлаад тэгээд хайртай хүн ороод ирсэн ч гэсэндээ тэрнээсээ одоо стрессээс гарч чадахгүй байгаагийн тохио байдаг. За тэгээд ийм эсэргүүцсэн харилцаатай хүмүүс маань бас насан турш хойноо яг ингээд хайр сэтгэлийн харилцаа холбоон дээр ч гэсэндээ хайртай хүнээс нөхрөөсөө эхнэрээсээ маш их хайр халамж хүсээд байгаа мөртлөө авах гээд ингээд нөгөө хүн өгөх гээд ойртоо дээр гут нь эсэргүүцдэг, цухтаадаг, надад хэрэггүй гэд ууралдаг, бухимддаг ийм байдлаар илэрдэг. Тэгэхээр энэ дээр одоо хэрвээ магадгүй танд ингээд хосын харилцаан дээр ийм зүйл гардаг бол та бага багтаа ээжтэйгээ эсэргүүцсэн харилцаагаар холбогдсон байх магадлал өндөртэй байна гэсэн. За 3 дахь загвар нь цухтаалттай харилцаа гэж байгаа. За тэгээд энэ цухтаалттай харилцаанд дээр бол лабораторид ээж нь ингээд хүүхэд ихэвчлэн ингээд гараад явангууд хүүхэд уйлж байгаа. Гэхдээ ингээд хаалга руу одоо юун дээр аюулгүй болоо эсэргүүцэх харилцаан дээр бол ингээд хаалга руу хүүхдүүд ихэвчлэн явдаг. Харин цухтаалттай харилцаан дээр хаалга руу очихгүй мөртлөө яг байгаа газараа ихэр татах, уйлах ийм байдлаар илэрдэг. За тэгээд ээж нь юм аав нь ороод ирэхээр ээж авраагаа ингээ биеэрээ хандахгүй яг тэр тоглож байсан яг тэр орхисон газар нь буруу тишээ хараа суугаад ингээ нүдрүүнж харахгүй ерөөдөө тийм одоо үл тоосон хариу үйлдэлийг үзүүлдэг. За ингэж байгаа нь ямар тохиолдолд одоо яг хүүхдүүд ийм цухтаалттай харилцаатай болдог гэхээр ээж аав нар нь ингээд удаан хугацаагаар орхиж явдаг үед ийм харилцаа үүсдэг. За эсвэл байнга ингээд хийж байгаа юм болгоныг шалгадаг. Одоо чи ингэж тоглол, одоо чи энийгээ хий, яг хоолоо ингэж ийд гэд ингээд ерөөсө хүүхдийн үйлдэл болгоныг зааж сургадаг ээж аав нар хүүхдүүд бас ийм цухтаалттай харилцаатай байдаг. Одоо хитрхээрээ гэсэн. Дээрээс нь маш их цагаар орхиж явдаг. Тэгээд нэг асран хамгаалах хүн заримдаа байдаггүй, их чахнар нь хардаг ч юм уу те. Ийм байдлаар байх юм бол хүүхдүүд бас ээж автайгаа ийм цухтаалттай харилцаагаар холбогдох эрсдэлтэй.
За тэгэхээр хамгийн сүүлийн энэчлэлтийн төрөл нь замбраагүй харилцаа төрөл загвар байдаг. За тэгээд энэ замбраагүй харилцаа хвчлэн хаана үүсдэг вэ гэхээр гэр бүлд нь хүчирхийлэл байдаг, архины хамаарал байдаг. За магадгүй хит ядуурл дунд байдаг ийм гэр бүлд өсөж торинж байгаа хүүхдүүд дээр энэ замбраагүй харилцаа үүссэн байх талтай. Тэгээд яг лабораторийн өрөөнд бас яадаг вэ гэхээр ээж нь ингээд ороод ирэнгууд энэ хүүхдүүд маань буруу тишээ хараа суучдаг. Ерөнхийдөө тэгээд нэг уйлал, нэг тайвшраал тэгээд яг яах гэж байгааг мэддэхгүй болоод байдаг. Тэгээд ихэвчлэн энэ цухтаалттай харилцаа, эсэргүүцсэн харилцаа хоёр ээлжилж гарч ирдэг гэсэн үг. За зарим тохиолдолд ийм замраагүй харилцаагаар загвараар одоо өсөж том болж байгаа хүүхдүүд бол ер нь ээж аавынхаа ээж нь болох ч юм аав нь болох ийм зүйлүүд гарч ирдэг. Одоо 15 нас хүрэнгуутаа гэрийнхаа санхүүг хариуцаад явдаг ч юм уу. За эсвэл 8 наснаас ахуулаад гэр бүлийнхаа хоол ундыг хийдэг, ээжигаа юу хийх ёстойг нь зааварладаг ч юм уу. Ийм болдог. Тэгэд энэ цэвэр юунаас болж байгаа гэхээр хүүхэд маань бага наснаас ахуулаад аюулгүй мэдрэмжийг авах хэрэгцээ шаардлагыг хин нэгэн хангаж өгнө гэдэг мэдрэмж байхгүй, харин оронд нь би эдгээр хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангах ёстой юм байна гэдэг ийм байдлыг мэдэрсээр байгаа. Тэгээд нэг бол ээж аавын дүрд ороод, нэг бол хүүхдийн дүрд ороод, тэгээд нэг бол цухтаагаад, нэг бол эсэргүүцээд ингээд ер нь бол нэлээд тийм замраагүй загвараар харилцдаг. За ийм төрлийн хүмүүс маань насанд хүрээд хосын харилцаанд бас ингээд орохоор яг одоо нэг нөхрөөсөө мөн эхнэрээсээ маш их анхаарал халамж хүсээд байгаа мөртлөө ирээл авах гин гот нь шууд түлхээл надад чам шиг хэрэггүй хүн байхгүйгээ буцаагаад ингээд байдаг. Тэгэл нэг татаал, нэг буцаагаал, нэг татаал, нэг буцаагаал ингээд байнгын гэдэг. Тэгэхээр хажууд нь байгаа хүнд бол яг үнэхээр тэр хүнд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг асуултанд яг хариултаа олоход маш хэцүү байдаг, хүндрэлтэй байдаг. Тэгэхээр хэрвээ танд ингээд нөхөртөөгөө ч мөн ихнэртэйгээ харилцаан дээр та өөрөө мэдэхгүй ч гэсэндээ одоо магадгүй тань одоо ханд амьдарч байгаа хүн маань өөрөө ч мэдэхгүй татаж буцаагаад ингээд түлхээд идэг бол одоо танаа нөхөр эсвэл эхнэр бага байхдаа ийм замраагүй харилцаагаар өсөж том болсон байх эрсдэл өндөртэй гэсэн үг. За тэгээд та бүхэнд дэлгэрүүлээд яг энэ одоо дөрвөн төрлийн харилцаа маань ээж автайгаа ямар харилцаатай байсан учраас үүссэн бэ гэдгийг нь тавчхан бас хэлж өгье. За аюулгүй харилцаа бол ердөөсөө л ээж аваасаа бүх цаг хугацаанд би хэрэгтэй зүйлээ хүсгэхэд одоо тэр хүн миний хэрэгцээ шаардлагыг хангана гэдэг ийм аюулгүй мэдрэмжийг өгдөг. За тэгээд энэ нь ганцхан бага наснд биш одоо 25 хүрээд тэг ингээд сэтгэл санаагаар хямрах үед бол ээж аав нь хажууд нь байна. Тэгээ би бүхэл цаг хугацаанд ээж автайгаа хамт байна. Тэдгэр хүмүүс надад туслана. Тэр хүмүүс бол одоо миний юм аюулгүй суур, аюулгүй миний намайг ингээд аюулгүй байлгах ингээд маш том хүчин зүйлсүүд гэдгийг мэдэрдэг гэсэн. За төгшүүртэй харилцаатай хүмүүс болохоор ерөнхийдөө бол нэг хайр халамж доктортой биш те. Зарим тохиолдолд хүүхдүүдтэй хайр халамж үзүүлдэг, зарим тохиолдолд үзүүлдэггүй. За тэгээд өөрсдөө сэтгэл санааны хямралтай байгаа үедээ хүүхдүүдэд түлхдэг. Сэтгэл санааны сайхан байгаа үедээ миний хүүхэд нь ашир гэдэг ингэдэг. За тэгэнгүүт нэг хүүхэд хизээ яг одоо нэг ээж автайгаа ямар загвараар харилцах вэ гэдгийг ойлгохоо болчдөг. За тийм учраас стресс бухимдал маш хурдтай өндөр бий болдог ийм байх нэ. За маш их ингээд хайр халамж хүсэж байгаа ч гэсэн уулзахаараа одоо ээжтэйгээ уулзахаараа тий аавтайгаа уулзахаараа хайр халамж авч чадахгүй уурлах, бухимдах, төрөмгийлэх гэдэг ийм байдлаар одоо гарч ирдэг. За цухтаалттай харилцаа бол асран хамгаалагч нь үргэлж орхиж явдаг байсан. За эсвэл байнга шалгадаг байсан. Одоо юу хийж байгааг бүгднийг шалгадаг, хяндаг, өөрийнхөө хяналтанд ор байлгадаг байсан бол ийм цухтаалттай харилцаатай болдог. За ерөнхийдөө бол цухтаалттай харилцаа хүмүүс маань ойр дотн хүнтэй ойрхон байх, дотн байх, дотроо бодоод байгаа, шаналаад байгаа зүйлүүдээ хүнд хэлэх гэдэг зүйлээс дандаа тойрж яадаг, цухтааж яадаг. Ерөнхийдөө бол ингээд хүнтэй ойрхон байна гэдэг зүйлийн хүмүүсийн хувьд боломжгүй мэт санагддаг гэсэн. За замраагүй харилцаа маань бол хүчирхийлэл архины хамааралтай гэр бүлд өссөн хүмүүст бий болдог гэсэн. За тэгээд ерөнхийдөө бол хосын харилцааг энэ хайр дурлалыг юу гэж хардаг вэ гэхээр хитрхийх ойртох юм бол энэ надад аюултай. Энэ хайр надад аюул авчирна гэдэг ийм байдлаар ханддаг. Тийм учраас хүнд бүх зүйлээ зориулах, хүний бүтэн хайрлах, тийм хүний хайрыг өөрөө бүтнээр нь мэдрэх гэдэг ч юм уу эдгээр зүйлсүүд бол маш хүнд хэцүү санагддаг. Тийм учраас одоо хэрүүл маргааныг өөртөө гаргаж ирэх, тийм байнгын ийм төсөөллийн хэрүүл маргаантай байх. За тэгээд тэрнийг яг бодит байдал болсон мэт одоо их нэртэй өмнө нөхөртөө тулган шаардах гэх мэтлэн ийм үйлслүүдийг бол хийдэг байх нэ.
За тэгээд та бүхэнд доор нь хувиуд байгаа. Ер нь хүн амын 50% нь бол аюулгүй байдлаар загвараар одоо өсөж том болсон байдаг. За 20% нь бол төвшөөртэй, 25% нь цухтаалттай, за 5% нь замбраагүй гэдэг ийм байдлаар өсөж том болсон гэж болдог гэж үздэг. За тэгэхээр энэ замбраагүй харилцаа одоо 5% гэж байгаа ч гэсэн хэрвээ ядуурл өндөртэй улс оронд бол энэ 5% нэмэгддэг. Тэгэхээр ихэвчлэн нэг ядуурл, хүчирхийлэл, архины хамаарал гэдэг ийм гурван зүйл яг нэгнтэйгээ ингээ бараг давцаж явах нь маш өндөр байдаг учраас аль нэг гэр бүл архины хамааралтай ч юм уу ажил хөдөлтэй байгаад ах юм бол энэ хүүхдүүд нь замбраагүй харилцаагаар загвараар одоо ээж автайгаа холбогдож байна гэдэг тохио болдог. За тэгээд энэ дөрвөн загварыг одоо ингээд одоо нэг юм хоёр хэсэгт хуваагаад хоёр хэмжигтүүнээр ингээ хэмжих юм бол яг ямар байдлаар гарч ирдэг вэ гэхээр за та бүхэн харж байгаа ингээ дээшигээ бол төвшөр багтай гэхээр 50 гэсэн үг. Ерөнхийдөө 50 байдлыг гэр бүлээсээ ээж аваасаа мэдэрч чаддаг. За доошоо болохоор төвшөр ихтэй гэхээр байнгын ийм санаа зовнилттай, байнгын стресстэй, байнгын ямар нэгэн шийдвэр өөрийг нь мэдэхгүй байхад тэр тухайн хүүхдийг мэдэхгүй байхад ийм шийдвэрүүд гарч яадаг. Тэгээд тэр нь хүүхдэд ингээд гинтийн дандаа тийм цохилт болж яадаг. Ийм төвшөр өндөртэй харилцаа байх нь. За тэгээд та бүхэн харж байгаа баруун тишээ бол цухтаалт ихтэй, зүүн тишээ цухтаалт багтай гэж байгаа. Тэгэхээр энэ цухтаалт хаанаас үүсдэг юм бэ гэхээр хэрвээ 50 мэдрэмж авч чадахгүй байх юм бол за тэгээд нөгөө хэрэгцээ шаардлагыг нь хин нэгэн хангана гэдэг ойлголт байхгүй болохоор цухтаалт өндөртэй болчдөг. Харин энэ төгшөөрийн мэдрэмжүүд бол ихэвчлэн амлан 50 байна уу эсвэл тэр нэг тэгээ мэдээг багтны шийдвэр гаргаж яана гэдэг ийм байдлуудаас үүсдэг. За тэгээд төвшөр багтай, цухтаалт багтай буюу энэ хоёр одоо сөрөг мэдрэмжүүд бага байх тусмаа л хүүхэд аюулгүй орчинд өсөж том болж байна гэсэн. За энэ хэмжээгээр насан туршдаа ч гэсэндээ хүн хоорондын харилцаанаас айхгүй л гэсэн. Ер нь дотн байдал, хосын харилцаа гэдэг энэ зүйлсүүд бол одоо энэ аюулгүй харилцаатай хүмүүст бол энгийн зүйл байж болдог зүйл байдаг. За харин төвшөр өндөртэй, цухтаалт багтай байх юм бол за төвшөртэй харилцаа гэж байгаа. За тэгээд цухтаалт ихтэй, төвшөр багтай цухтаалттай буюу одоо нэг хосын харилцаа бол надад тийм чухал биш шүү дээ. Надад ажил хөдөлмөр байна, надад хийх зүйл их байна. Би чинь ганцхан өөрийгөө хосын харилцаагаар тодорхойлохгүй, би чинь одоо нийгэмдээ мундаг эсвэл хамт олондоо үнэлэгдэж хүндлэгддэг хүн гэдэг ч юм уу тийм ийм байдлаар ханддаг. Тийм учраас хосын харилцаанаас одоо нэг хос нь эхнэр нэмээ нөхөр нь үргэлж хайр халамж хүсээд идэг ийм байх талтай. За тэгээд хэрэг төвшөр маш өндөртэй, цухтаалт өндөртэй байх юм бол за энэ бол цухтаалттай, айцтай харилцаа гэж ингээд үздэг байх нэ. Тэгэхээр энэ дөрвөн одоо бага наснаасаа үүсч бий болсон харилцаанууд нь яг насанд хүрээд хосын харилцаанд яаж илэрч гарч ирдэг вэ гэдгийг танилцуулъя. Тэгээд дан ганцхан хосын харилцаа биш, найз нөхдөдтэйгээ харилцах харилцаа ч гэсэндээ энэ нэшлэлийн загвар шууд тодорхойлж яадаг. За хамгийн ихний харилцааны загвар бол аюулгүй харилцаа. Тэгээд аюулгүй загвараар өсөж том болсон хүн бол хостойгоо бид хоёр нэг баг гэдэг ийм ойлголтоор шууд ингээд нэг баг болоод хоёулаа нэгдсэн зорилго тавиад тэгээд асуудлуудаа хамтдаа шийдвэрлээд тэгээд нэг одоо нэгнийхээ хүсэл сонирхлыг сонсоод ингээд явж чаддаг гэсэн. Тэгээ хоёр аюулгүй харилцаагаар харилцаж байгаа одоо загвараар том болсон хоёр хүмүүс хоорондоо гэр бүл болоод ингээд хамтраад амьдрахад ер нь ойлголцлын хувьд нэлээд асуудал бага гардаг гэсэн. За тэгээд аюулгүй харилцаатай хүмүүс маань нэг нэгэндээ маш амархан итгэж чаддаг. Тэгээд дан ганцхан нэг нэгэндээ биш. Ер нь хүнд хэлбархан итгэж чаддаг. Ингээд энэ хүнд итгэж болох уу, болохгүй гэдэг асуултууд ерөнхийдөө юм аюулгүй харилцаатай хүмүүст гарч ирдэггүй гэсэн. За өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлд маш анзаарахтай байдаг. Тэр нь хин нэгэн сэтгэл санаагаар хямарсан үед за тайвшир гэдэг ингээд тайшруулж чаддаг. Тэр хүмүүст хэрэгтэй байгаа амгалан тайван байдлыг өгч чаддаг. За буцаагаад өөрийнхөө сэтгэл санааг хямарсан байгаа үед бусдаас дэмжлэг авч чаддаг. Өнөөдөр надад хэцүү байна. Би ярилцах хүн хэрэгтэй байна гэдгийг ууралгүйгээр бухимдахгүйгээр хэлж чаддаг ийм хүмүүс болдог байна. За тэгээд одоо хосууд маань аль нэгэн сэтгэл санааны хямралтай байгаа эсвэл хийж байгаа ажил нь бүтлгүүцсэн байгаа тохиолдолд одоо хоёулаа аюулгүй харилцаагаар харилцсан тохиолдолд нэгэндээ харилцан дээрээ хэлж чаддаг. Ер нь надад нэг асуудал тулгарсан байна. Хоёулаа нэг ярилцаад үзэх үү? Чи энэ дээр юу гэж бодож байна? Надад нэг юм тэг өөр өнцгөөс харах хэрэгтэй байна гэдэг ингээ хоёулаа ярилцаж чаддаг. Дээрээс нь одоо ажил нь бүтэхгүй байгаа. За тэгээд найз нөхдөдтэйгөө маргалцсан ч юм уу. Тэг ингээ ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон бол надад ийм таагүй зүйл тохиолдсон.
надад жоохон хэцүү байна гэдэг ингээ хэлж чаддаг ийм хүмүүс байх нь. За ерөнхийдөө аюулгүй харилцаагаар загвараар өсөж том болсон хүмүүс бол бусадтай хамтрах гэдэг энэ зүйл айгуу тийм натурал гэж хэлдэг тийм уур чадварын хэмжээнд маш сайн байдаг. Тэгээд тэрнийг хичээл зүтгэл гаргах шаардлагагүйгээр ерөнхийдөө бусад хүмүүсээс сонсоод тэдэнд боломж олгоод за тэг ингээ харилцаа хамтарч чаддаг. За ерөнхийдөө нэлээд уян хатан байж чаддаг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо найзтайгаа харилцах харилцааны дүрм гаргасан ч бай. За хамт олонтойгоо харилцааны дүрм гаргасан ч бай. Тэр хүний зүгээс энэ дүрм маань зөв юм болов буруу юм болов гэдэг өөрчлөлтүүдийг хийж чаддаг. Одоо хүний үг сонсож чаддаг гэсэн. Өөрийнхоороо ингээд дайраад тэ зөвхөн миний зөв гэд ингээд байдаггүй. Ерөнхийдөө бол за би чиний хэлж байгааг ойлголоо гэж ингэж уян хатан харилцаанд хандаж чаддаг ийм хүмүүс байх нэ. За хоёр дахь төрлийн хүмүүс маань төвшүүртэй харилцаатай хүмүүс байгаа. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол бага байхдаа нэг ээж нь аав нь зөвхөн одоо ээж аав нь өөртөө сэтгэл санааны хувьд боломжтой үед хүүхдүүдэд анхаарал хандуулдаг. Өөртөө боломжгүй, өөртөө таагүй, өөр бухимдалтай байгаад өөртөө нервтэй байх юм бол хүүхдүүдэд өөрөөсөө түлхдэг ийм харилцааны загвараас төвшүүртэй хүүхдүүд өсөж том болдог. За тэгээд ерөнхийдөө хосын харилцаан дээр ямар бодлууд байдаг вэ гэхээр энэ хүн намайг орхичих вэ гэдэг бодол маш их давмгаалдаг. За тэгээд ерөнхийдөө төвшүүртэй харилцаатай хүмүүс бол үргэлж байгаа найз залуугаасаа найз охиноосоо одоо салах байдал нь маш хурдан, тэгээд маш амархан ингээд бүтдэг. Тэгээд тэр нь ихэвчлэн өөрийг энэ бодлыг нь батлахж байгаа юм шиг яг би намайг орхино гэдэг нь би угаасаа мэдчихсэн гэдэг ийм байдлаар дараа нь тэр үйлдэлээ зөвтгөж ингэж ярьдаг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хүнээс салах нь өөрт нь их амархан байгаад байвал энэ бага бахта төвшүүртэй харилцаагаар загвараар өсөж том болсон байна гэдэг тохио байх нь. За эдгээр хүмүүсийн хувьд нэг бага байхаасаа ахуулаад стресс төвшүүрийн мэдрэмж маш өндөр хэмжээгээр авдаг байсан. Одоо нэг яг хүүхэд ингээд уйлал ээж аав нь хэрэгтэй байх үед нь ээж аав нь тийм ингээд өөр юм хийгээд завгүй байдаг. Эсвэл ингээд сэтгэл санааны хувьд нэг дэмжлэг байдаггүй. За магадгүй ээж нь ч юм уу одоо сэтгэл готролтой байдаг тийм хүүхдүүдэд анхаарал хандуулдаггүй. Тийм байсан бол хүүхэд ихэвчлэн нөгөө хэрэгцээтэй байгаа хэрэгцээ шаардлага авч чадахгүй маш их хэмжээгээр ингэж стресстэй дотроосоо ер нь стресс гэдэг маань одоо адреналин гэдэг гормон л ялгарч байна гэсэн үг. Тэр гормоны ер нь удаан хугацаагаар мэдэрдэг байсан баг талтай. Тэгэхээр энгийн хүмүүсээс илүү их хэмжээний төвшүүр мэдрэгддэг гэсэн үг байна. За дээрэс нь ерөнхийдөө хосын харилцаан дээр ч гэсэндээ энэ хөвчлэн төвшүүртэй загвар эмэгтэйчүүдэд бас маш их ажиглагддаг. Тэгээд хүсэж байгаа зүйлээ шууд хэлж чаддаггүй. За дан ганцхан эмэгтэйчүүд хэлчихгүй ер нь төвшүүртэй харилцаагаар өсч том бас эрэгтэйчүүд ч гэсэн яг ийм загварыг гаргаж ирдэг. Ингээ хэлжүүл гомдчих байх, ингээ хэлжүүл ууралжих байх, ингээд хэлжүүл таалагдахгүй байх. Би одоо ингээл өөрөө л хийж ивэл болоо штэ гэдэг ч юм ингээд нөгөө хүнээсээ хэрэгцээтэй байгаа зүйлээ авч чадахгүй, хэлж чадахгүй байсараагаад өөрөө ганцаараа амьдрал авч явдаг болчихсон ч тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ дээр нэг хүсэж байгаа зүйлээ хэлнэ гэдэг нь бүр бага байхасаа ахуулаад одоо ингээд сэтгэл санаагаар хэмэрсэн байгаа ээжээсээ би ингээд хоол идмээр байна. Эсвэл ингээд би хувцас солимоор байна, гадаа гарах гэсэн чинь би ингээд цэвэрхэн хувц өмсмөр гэдэг хэлж чадахгүй хэлвэл аашлуулна, загнуулна, хэлвэл буруу зүйл болно ах гэж санаа зовоод хэлж чадахгүй дотроо хадгалсаар байгаад төвшөрийнхаа мэдрэмжтэй хүссэн зүйлээ хэлж чадахгүй ингээд дотроо хоримтлуулаад ингээд сурцсан байдаг гэсэн үг байна. Бүр багасаа. За тэгээд ерөнхийдөө төвшүүртэй нөхцөл байдалд орохоороо ихэвчлэн дүр хэсэг. За энэ нь бага байхасаа эхэлж гардаг учраас одоо бүр багасаа хийгээ сурцсан өөртөө баг тэрийг анзаардаг ч үгүй гэсэн үг байна. Тэгэд тэрний адаггүй гэхээр хэрвээ өөрийг нь ээж аав тоохгүй болох юм бол одоо ингээд нэг гэртээ концерт тоглох ч юм уу эсвэл хамгийн гой хувцас өмсөд одоо найз нь тоохгүй байх юм бол хамгийн гой хувцас өмсөд тэр хүүхдэд тоогдох гээд ингээд би чинь зөндөө олон гой хувцастай штэ гэдгийг харуулах. За одоо найзуудтайгаа хамт тоглож байгаа ч гэсэндээ магадгүй тэр нь би танараас илүү штэ гэдгийг зарим нэгэн зүйлээ харуулах гэж оролддог ч юм уу ингээд анхаарал авах гэж оролддог. За тэгээд хосын харилцаан дээр маань энэ яаж гарч ирдэг вэ гэхээр төвшүүр мэдрэхээрээ тэр нь юу гэхээр энэ хүн намайг орхичих вэ дээ, энэ хүн өөр сонголт хийчих вэ дээ гэдэг төвшүүр мэдрэхээрээ
ерөнхийдөө хардуулах, хатаархуулах гэх мэтлэнгийн ийм мэдрэмж төрүүлэх үйлдэлүүдийг өөрөө хийдэг гэсэн үг. Тэгэхээр өөр хүнтэй одоо магадгүй сэтгнэх, өөр хүнтэй мессеж бичих гэх мэтлэнгийн ийм байдлаар одоо нөгөө хүнийхээ анхаарлыг авдаг байх нэ. За ерөнхийдөө нэг үндсэн гол авахыг байнга зорддог мэдрэмж нь хүлээмж зөвшөөрөх. Тэгээд хүлээмж зөвшөөрөх гэдэг мэдрэмжийг авахын тулд ер нь бол өөрөөсөө бүхэл зүйлийг хийдэг гэсэн үг. За зарим тохиолдолд тэгээд цухтаалттай харилцаатай хүмүүсийн хвшлийн хилдэг зүйл нь би баг байхасаа яаж одоо хүүхдээ хайрлахаа мэддэггүй учраас би одоо хүүхдээ яаж хайрлахаа мэддэггүй гэх мэтлэнгийн ийм одоо энэ бол багасаа л би ийм байсан гэдэг мэдрэмжээр хандах тохиолдол их байдаг. Тэгэхээр тэрний үгс үг гэхээр ээж аав нь өөрийг нь их цагаар орхиж явдаг байсан те. Яг хэрэгтэй үед нь хажууд нь байгаагүй хвчлэн өөрийгөө өсгөж том болсон. Эсвэл ах эгч нар нь өөрийг нь өсгөж том болсон. Өөрийнхөө хийх юмыг өөрөө л хийдэг те. Ингээд тэндэг хоол байл очиод идчихдэг. За тэгэл хичээлээ өөрөө нэг хийчдэг. За баг хуцаа өөрөө бараг зарим тохиолдолд эндүүдэд өмсчдөг ч юм уу. Ингээд өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг өөрөө л хангачдаг. Тэгээд яг тийм ганцаараа бие даасан байгаад сурцсан гэсэн. Тийм учраас бусад хүмүүсийн хайр халамжийг авах гэхээр хитрхи ихийн дотн байдал ирэх гээд байгаа юм шиг. Ер нь бол ингээд цутаадаг хариуцлага ирэх гээд байгаа юм шиг. Тэгэд өөрөө тийм их хайр халамжийг ер нь бол авах нь тийм буруу юм шиг мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл багасаа ахуулаад авч байгаагүй учраас хүний хайр халамжийг авна гэдэг нь нэг тийм өөрт нь тохирохгүй, тааламжгүй байгаа ийм мэдрэмж төрүүлдэг байх нэ. За ер нь нэг өөрөө бүх зүйлээ хийгээ сурцсан байдаг учраас яг өөртөө найдсан би л хийвэл ингэн те би л өнөөдөр хоолоо хийгээл би л өнөөдөр одоо хувц ундраа эндүүдэл ер нь л би өөрөө өөрийгөө л болгож ивэл одоо их юм гэдэг ийм байдлаар ханддаг. За тэгээд хэдийгээр одоо их нэртэйгээ нөхөртөөгөө дотн байх хүсэж байгаа, сэтгэлээ уудлахыг хүсэж байгаа, тэ итгээд юмаа ярихыг хүсэж байгаа ч гэсэндээ нэг тийм зүйл надад хэрэггүй дээ. Чи бити надаас их юм хүсээ дээ. Тэ би угаасаа чиний хүссэн зүйлсүүдийг өгч чадахгүй гэх мэтлэнгийн ингээд одоо хин нэгний хэрэгцээ шаардлагаа шууд ингээд түлхэл цутаагаад ингээд тийм хариулт гаргах талтай. За ерөнхийдөө эдгээр хүмүүс маань яг өөрийгөө бие даагаад явсараа сурцсан учраас яг тэгж чадахгүй одоо нэг амьдралд зөндөө олон зүйл тохиолдсон. Тэр болгоны бие даагаад шийдвэрлэх асуудлууд дандаа гарч ирэхгүй зарим тохиолдолд бусдын тусламж авах хэрэгтэй болдог. За тийм томоохон амьдралд асуудлууд тулгарнгууд ерөөхдөө маш их ямардаг. Яг гэнэ бусдаас тусламж авах гэхээр өөрт нь маш хэцүү санагддаг. Одоо бусдын тусламжийг авахгүйгээр өөрөө шийдвэрлэх гэж оролддог. За тэгээд тэр тухайн асуудал маань нэлээд том байх юм бол одоо бусдын тусламжгүйгээр тэр асуудлынхаа ард гарна гэдэг хэцүү байдаг. Тэгэхээр энэ дээр яг том асуудал тулгарсны дараа нь сэтгэл санаагаарч бусдын тусламжийг авч чадахгүй ямар нэгэн бодит зүйлээр ч гэсэн бусдын тусламжийг авахаас ингээд тийш хагаад тэгээ ерөнхийдөө бол асуудалтайгаа өөрөө ингээд хамтдаа удаан хугацаанд байгаа л гэдэг гэсэн үг тэр дарамттай гацуу. За ерөнхийдөө бол ийм цутаалттай харилцаатай хүмүүс бол нэг ийм хүмүүст бол 50 мэдрэмж өгдөг. Яагаад тэгэхээр ингээд надад ийм хэрэгтэй байна гэдэг ингээд төгшөртэй харилцаатай хүмүүс шиг одоо харилцааны дотн байдлыг нэхэд байдаггүй. Тийм учраас хүмүүстэй олон хүмүүстэй найзалж нөхөрлөдөг. Ер нь танил олонтой. Гэхдээ яг дотн найз бол маш цөөхөн. За тэр хүмүүстэй яг хэтрүүлэхгүйгээр доторх зүйлээ хуваалцдаг байх нэ юм. За багасаа өөрөө бие дагаад юм хийсэн учраас өөрийнхөө хэрэгцээ шаардлаганд л одоо илүү анхаарал хандуулдаг. Ихэнх амьдралынх нь одоо фокус гэдэг тийм ингээ анхаарал хандуулж байгаа зүйлсүүд нь ихэвчлэн өөрийнх нь хэрэгцээ шаардлага бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлага гэхээр тэр хүмүүсийн асуудалд ороод байгаа юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр нэг хүмүүсийг яг өөртөө л адилхан гэж боддог учраас хүн болгон өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж явах хэрэгтэй. Тэгэхээр би ч гэсэн чиний асуудалд нэг оролцох шаардлагагүй гэдэг байдлаар хосынхоо одоо эхнэрийнхээ нөхрийнхөө гэсэн асуудалд яг ийм байдлаар ханддаг байх нэ. За хосын харилцаан дээр ерөнхийдөө ингээ хамтдаа байгаад сэтгэл хөдлөлөө хуваалцаад ингэж байгаа таатай байдаг гэсэндээ хитрхи дотносох нь өөрт нь аюултай гэдэг ийм бодолтой байдаг. Тийм учраас ер нь бол дотны харилцаануудаас дандаа цухтаалттай байдаг. За хэрвээ төвшүүртэй харилцаатай хүнтэй одоо хамт байгаа тохиолдолд нэгэн цухтаалттай нөгөөх нь төвшүүртэй харилцаатай ийм байх юм бол яг ийм хэрүүл маргааны тойрог руу орчдог.
тэр нь юу гэхээр түвшүүртэй харилцаатай хүн маш их хэмжээний хайр халамж хүснэ тий бүх юмны анхаарлын төв байхыг хүсдэг. Гэтэл цухтаалттай харилцаатай хүн зөвхөн өөртөө л бүх анхаарлаа өгөх гэж оролддог. За ингээ анхаарлуудын хувьд ингээ чинийх, минийх гэдэг ингээ хоорондоо төсөө ойлголцохгүй ингээ тэр маргаанууд ингээ үргэлжлээл ингээ яваад байдаг. Тэгээд түвшүүртэй харилцаатай загвартай хүн маань болохоор энэ хүн намайг хизээж хайрлахгүй юм байна гэдэг дүгнэлтэнд очдог. Харин цухтаалттай харилцаатай хүн маань би хайрлаад байхад энэ хүнд хизээж хангалттай байхгүй юм байна. Би өөрийн гэсэн орон зайч надад алга гэдэг ийм дүгнэлтнүүдэд хүрдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг одоо хамгийн хортой харилцааны загвар бол яг энэ цухтаалттай түвшүүртэй харилцааны загвар гэж үздэг. Гэхдээ маш олон хосууд тийм загварт одоо бас хамтран амьдарч байдаг. За хамгийн сүүлийн одоо айцтай харилцаа гэж байгаа. Энэ дээр нэг хүүхдүүдийн хувьд бол нэг яг ямар байдлаар нэлээд замбраагүй байдлаар одоо загвараар ээж автайгаа харилцдаг байсан гэсэн үг тийм. Тэгээд энд бол нэг гол юм дандаа л айц байдаг. Би юу яачвал одоо би энэ бүх харилцаанаасаа болоод би л хохирчих үедээ тий тэгсэн мөртлөө би энэ хүнийг маш их хүсэж байна гэдэг ингээд яг юу хүсэж байгаа нь тодорхойгүй маш замбраагүй байдаг гэсэн. За тэгэд энэ загварын хүмүүсийн маань хилдэг үгийг тав харж байгаа. Нааша хүрээ дээрээ гэсэн мөртлөө үгүй чи цаашаа чи надад хэрэггүй гэдэг. Тэгсэн дараа нь дахиад чи л надад хамгийн хэрэгтэй ингээд очингуут нүгэ би чамтай хизээч нийлэхгүй гэд ингээд байдаг. Тэгээд хажууд нь байгаа хүмүүст бол яг энэ замбраагүй харилцаа нь яг тэр хүний юу хүсэж байгаа вэ гэдгийг тодорхойлоход маш хүнд байдалд оруулдаг. Тэгээ хажууд нь байгаа хүн ерөнхийдөө ийм цутаалттай харилцаатай юм байна гэдэг хүлэмжшөөрөөд ерөнхийдөө бол ингээд амьдралынхаа туршид наашаа цаашаа гэдэг ээжлээс сонсоод авах юм байна гэдэг баг хүлэмжшөөрч өгсөн байдаг. За тэгээд хажууд нь байгаа хүмүүс бас өөрийнхөө амьдралд тэгээд чухал хэрэгцээтэй зүйлсүүдэд цагаа гаргах хэрэгтэй байна. Өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байх хэрэгтэй байна гэдэг ингээд ганцхан эхнэр нөхрийнхөө харилцаанаас илүүтэй өөр зүйлээс сэтгэл ханамж авах тийм зүйлүүдийг өөртөө бий болгож яадаг гэсэн үг байна. За тэгээд ийм хүмүүс маань бол яг ердөөсөө цэвэр хосын харилцаанаас хамааралтай. Энэ хүн намайг аз жаргалтай байх хэрэгтэй. Энэ хүн миний одоо тэг бүхэл амьдралын утга учирыг бий болгох ёстой гэдэг. Одоо тэр хүний үйлдэл нь л өөрийг аз жаргалтай байлгана, эсвэл сэтгэл ханамжгүй байлгана гэдэгт ингээд 100% итгэсэн байдаг. За тэгээд үл тоогтоос айдаг, өөртөө итгэл маш бага гэдэг ийм одоо шинж тэмдэг гарч ирдэг. Тэгээд энэ дээр өмнөх шиг түвшүүртэй зүхтаалттай хоёр зэрэг харилцаа хоёулаа ээлжлээд идэг л гэж ойлгож байна. Тэгэхээр нэг бол түвшүүртэй болоод нэг бол зүхтаалттай болоод түвшүүртэй болоод зүхтаалттай болоод ээлжлээд байдаг учраас юуны хувьд өөрөө ч гэсэндээ яг ямар үедээ түгшээл ямар үедээ цухтаагаад байгаагаа бас анзаарч чаддаггүй. Тэгээд тэр тойрогтой бас ингээд тойроол яваад идэг гэсэн үг байна. За айц түвшүүр маш өндөр, яг түвшүүртэй харилцаатай адилхан. За ерөнхийдөө эдгээр хүүхдүүдийн хувьд нэг бага ахта 0-3 наснда ямар мэдрэмжийг аваагүй гэхээр тэр аюулгүй орчин мэдрэмжийг өртөөс огт аваагүй. Бүх цаг хугацаанд тэр гэр орон маш их аюултай, маш их одоо хор хөнөөлттэй тий тэр хүүхдэд байнгын л дайсгансан ийм орчинд байсан гэсэн үг. Тэрний юу гэхээр магадгүй ээж нархны хамааралтай аав нь хүчирхийл хийдэг. Тэгэд хизээ тэр хоёрын хоорондоо маргалдаг зодтолтох нь тодорхойгүй. Хизээ одоо хүүхдүүдэд гинтэж бэртээгээд хүүхдэд зохих нь тодорхойгүй. Зүгээр ингээ явж байгаад ээжтэй зохиулцдаг ч юм уу тий. Зүгээр ингээ байж чад аавдаа загнуулцдаг. За тэгээд ингээ байж байгаад ээж хоёроо хоорондоо зодтолтож хэлтгийг нь шүн унтаж чаддаггүй гэдэг ингээд өөрийн гэсэн өдрийн дэглэм гэж байхгүй, өөрийн гэсэн сэтгэл санааны тогтвортой байх орчин гэж байхгүй. Тэр хүүхдийн хувьд ердөөсөө бүхэл зүйл аюултай юм шиг ийм мэдрэмжийн дунд өссөн байвал ийм айцтай харилцаа бий болж идэг. За тэгээд өөрийгөө маш одоо өөртөө итгэл маш бага гэдгсэн. Тэгээд өөрийгөө ингээд маш багаар үнэлдэг учраас гадаад орчин айцтай. Тэгэхээр ингээд өөрөө ч одоо үнэлэгдэхэр хэмжээнд биш, гадаад орчин ч тийм 50 амгалан биш гэдэг ийм одоо бүх зүйлийн талаар сөрөг мэдрэмжтэй л байдаг гэсэн үг. За тэгээд бусдаас тусдаа байж чадахгүй, би ер нь ганцаараа байж чадахгүй гэж шилдэг мөртлөө хүмүүс ингээд ойртоо дэргуут нь өөрөөсөө холдуулцдаг. Та нараа ингээд одоо магадгүй зарим найзгаа ямар муухай ааштай юм чи эсвэл одоо тэ нөхрийгөө эхнэрийгээ чамшиг хэрэггүй юм байхгүй гэд ингээд хэлцдэг гэсэн. Ерөнхийдөө бол нэлээд тийм сэжигч ингээд ямар нэгэн эрсдэл ирж магадгүй гэж бодож байдаг учраас хин ямар үйлдэл хийх нь, хин өөрт нь худлаа арих нь, эсвэл хин өөрийнх нь итгэлийг алдах нь, тэ хин ямар буруу үйлдэл хийх нь гэдэг ингээд ер нь бол ингээд хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүд
гэдэг маш амархан одоо сөргүүлтүүдийг маш амархан олж хардаг гэсэн. За хэрүүл маргааныг бол байнга л эхлүүлж яадаг. Хэрүүл маргааныг ер нь бол тогтмол гаргаж ирж яадаг байгаа. За тэгээд хэрүүл маргаан дуусгаад те чи хэрэггүй гэдэг үгнээс хамгийн их айдаг. Яа тэгэхээр үргэлж хамгийн чухал нь байхыг хүсдэг гэсэн. Тэр нэг төвшөртэй харилцаанд би хамгийн чухал нь байх ёстой гэдэг цогтаалттай харилцаанд те би өөрөө бие дагаад авч явж чадна. Тэ надад та нартай та наргүй одоо би амьдралаа авч явж чадна гэдэг энэ хоёр харилцаа зэрэгцээд оршин тогтнохоор ерөөхдөө бол өөрийгөө үл хүнлэх за бусдыг сайн сайхнаар хязгаарч харахгүй байх гэх мэтлэнгийн ийм үр дүнд ирдэг байх нэ. За энэ дөрвөн одоо харилцааны загвар яг нэг хүүхдийн энэшилтийн загвар дөрөв хуваагдчихсантай адилхан яг хосын харилцаан дээр энэ загварууд маань бас дөрөв хуваагддаг. Тэгээд юугаараа дөрөв хуваагддаг юм бэ гэхээр яг өөрийнхөө талаар бодол тэгээ бусад хүмүүсийн талаарх бодол буюу эхнэрийнхээ нөхрийнхээ талаарх бодол гэдгээрээ хуваагддаг. За тэгээд өөрийнх нь талаарх бодол эерэг, өөртөө итгэлтэй. Тэгээд дээрэс нь эхнэрээ нөхрөө бас давуу талтай эерэг байдлаар хаардаг те сайн хүн гэдэг талаар хаардаг бол энэ аюулгүй харилцаагаар холбогдсон байдаг. За тэгээд ерөнхийдөө дотн харилцаа гэдэг зүйлээс нэг айдаггүй. Дээрэс нь эрх мэдэлтэй байдлаас одоо хүсэж байгаа зүйлээ хийлэх, хүмүүсийн хүслийг сонсох гэдэг энэ харилцан ярилцлагуудаас юудаас айдаггүй. Энэ бол байхад зүйл шүү дээ. Би бусдын шаардлагыг хүлээж авч чадна, бусдад ч шаардлага тавих чинь байж болох зүйлээ гэдэг ийм итгэл найдвартай байдаг. За дараагийн төвшөртэй харилцаа маань болохоор хамтрагчийн талаар бодол эерэг өөрийнхөө талаарх бодол сөрөг буюу намайг тоохгүй байх вэ дээ. Одоо энэ сайн хүн намайг тоохгүй байх вэ дээ. Би энэ хүнд хангалтгүй байх вэ дээ гэдэг ийм бодол гарч ирдэг. Тийм учраас нөө өөрийн талаарх бодол сөрөг гэдгсэн. За тэгээ бусдаас ерөнхийдөө бол өөрийгөө хамаарч тодорхойлдог. Хосын харилцаанд маш их сэтгэл түгшүүр өндөртэй. Тэгээд эхнэр маань нөхөр маань намайг үнэлжээвэл би сайн хүн, үнэлгээ болчвол би хангалтгүй юм байна. Яагаад намайг хангалтгүй гэчв гэд ингээд хардталтын ийм байдлууд гарч ирдэг байх нь. Тэгээд сэтгэл санааны хувьд түгшүүр нэлээд өндөртэй. За цухтаалттай харилцаатай хүмүүс маань өөрийгөө бол эргээр бодно. Гэхдээ нөгөө хүн нь болохоор сөргөөр харж идэг гэсэн цухтаалттай харилцаан дээр. Тийм учраас нь бие даасан хол байхыг ингэж эрхэнд бэлдэг. Ерөнхийдөө бол одоо миний хэрэгцээ шаардлага хамгийн чухал нь чиний хэрэгцээ шаардлага чи өөрөө л тэрнийгээ ингээд шийдвэрлэх ёстой гэдэг байдлаар ингээд жоохон бие болон бие физиологи болон сэтгэл санаагаа хол байлгадаг ийм хүмүүс. За тэгээд нөгөө хүнээ бол ингээд жоохон сөргөөр хардаг, өөрийгөө арай илүү гэдэг байдлаар ингээд харах талтай. Тэгээд ер нь цухтаалттай харилцаатай хүмүүсээс хосын харилцаан дээр нарциссизм буюу яг өөртөө дурлах гэдэг ийм одоо үзэгдэл илэрдэг. Гэхдээ маш хүнд төвшөндөө биш, хөнгөн төвшөндөө ер нь би арай илүү штэ гэдэг байдлаар ерөөхдөө нөгөө хүнээ доош нь хийх юм. Ийм үзэгдлүүд гарч ирдэг. Тэгээд хэрэгцээ шаардлага байна. Хойлоо арай илүү дотн ярилцчихъя. Арай илүү сэтгэлээ онгойлгоч гэх тэгэхээр ямар ч тэг шаардлага байхгүй. Наад асуудлаа өөрөө шийд гэдэг байдлаар ингээд хаяад байдаг гэсэн үг байна. За айц цухтаалттай харилцаа буюу хамгийн сүүлийнхэн тэгээд энэ нь болохоор өөрийн оо талаар хүнлэгээж сөрөг, бусдын талаар хүнлэгээж сөрөг гэдэг ийм байдлаар гарч байгаа. За тэгээд дотн харилцаанаас маш их цухтаадаг. За нийгмийн харилцаанаас бас маш их цухтаадаг. Ерөнхийдөө ингээд бүхний төд байхыг хүсдэг мөртлөө бүгдийг өөрөөсөө ингээ холбуулдаг. Тэгээд маш олон одоо дан ганцхан хосын харилцаан дээр ч биш юу, найз нөхдөйхөө харилцаан дээр ч гэсэндээ би яагаад ингээд гэдгийг би яагаад ингээд бусдын төвд биш байгаа ингээд өөрөөсөө асуудаг. Тэгсэн мөртлөө найзууд нь туслаад дэмжиж ингээд ирэхээр надад та нарын тусламж нэх хэрэггүй гэд бас найзуудаагаа явуулчихдаг ч юм уу те. Ийм загвараар гарч ирдэг байх нэ. Тэгээд хэрвээ танд ийм зүйл ажиглагдаж байгаа бол энэ бидний бага насны буюу 0-3 наснда ээж аав нар маань за дан ганцхан ээж аав биш асран хамгаалж байгаа хүмүүс тэр нэмээ өвөө эгч ах нар те яг тэр асарч хамгаалж ирсэн хүмүүс бид нартай ямар харилцаагаар харилцаж ирсэн бэ гэдгээс одоо ийм үр дүнгууд гарч ирдэг байна гэсэн үг байна. За тэгээ та бүхэндээ зөвлөгөө болгож хэд хэдэн зүйлсийг хүргэе. За тэгээ хамгийн ихний зөвлөгөө маань бол одоо та төвшөртэй харилцаагаарч бай, цухтаалттай харилцаагаарч бай, за айцтай харилцаагаар холбогдсон ч бай. Энийг тодорхой хэмжээнд аюулгүй харилцаа руу шилжүүлэх ур чадваруудыг өөртөө бий болгож болно. Бид нэр одоо төвшөртэй харилцаатай хүн, аюулгүй харилцаатай хүнтэй хамт амьдрахаар төвшөрийн хэмжээ багасдаг дагаад ийм зүйлсүүд ажиглагддаг. Бас цухтаалттай харилцаатай хүн, аюулгүй харилцаатай хүнтэй хамт байхаар
одоо цухтаа шаардлагагүй асуудлуудаас цухтаалгүйгээр харилцан ярилцаж болох юм байна гэдэг ур чадруудыг бий болгодог. За замбраагүй харилцаатай хүн ч гэсэндээ өөрөө хичээх юм бол хичээл зүтгэл гаргавал бусдад итгэх эргэн тойронд байгаа энэ дэлхийн ертөнцид чинь тийм аюултай амар зүйл биш юм байна гэдэг ийм итгэл бишрлийг одоо өөртөө бий болгож чаддаг. Тэгэхээр энэ дээр биднэрт маш их хэмжээний хичээл зүтгэл хэрэгтэй болдог. Тэгээд өөрөөгөө өөрчлөё. Өөрийнхөө энэ харилцааны загварыг бага байхад ээж аав надад өгсөн юм байна. Гэхдээ би үүнийг цааш нь үр хүүхдүүдтэй өгөхгүй. За усын харилцаан дээрсэндээ гаргаж ирэхгүй гэвэл танд магадгүй 2 жил, 3 жил хичээл зүтгэл гаргаад тодорхой ур чадруудыг бий болгоод ингээд ирэх юм бол таны амьдрал илүү амар амгалан, илүү аюулгүй, илүү стресс төгшөөр байхгүй. Тэгээд бусад хүмүүсийн сэтгэл санаанд ч гэсэндээ та тусалж дэмжлэг үзүүлж чаддаг ийм одоо хүн болох боломжтой байдаг. Тэгэхээр нэгдүгээрт нь бидний ойлгох ёстой зүйл бол загварууд хичээл зүтгэл гаргавал өөрчлөгддөг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд хүргэж байгаа зөвлөгөө маань болохоор төвшүүртэй загвартай хүмүүс байвал энэ төвшүүртэй загвартай хүмүүс маань өөртөө итгэл маш бага байдаг гэдгсэн. Тэг ингээд бусад хүмүүсээс хамааруулж өөрийгөө үнэлдэг. Бусад хүмүүс үнэлжээл би өөрийгөө үнэлнэ гэд. Тэгэхээр хэрвээ танд ийм өөрийгөө үнэлгээ бага байгаад байгаа бол энэ одоо үнэлгээгээ нэмэгдүүлэх одоо зүйлүүдийг хийдэг байгаарай. Жишээлбэл тэр нь одоо өөртөө итгэж сураад аюулгүй мэдрэмж авахын тулд та өдрийн тэмдэглэл хөтэлдэг байж болно. За эсвэл та бясалгал хийдэг байж болно. За таны ингээд сэтгэл санааг байнга ингээд заавал нөхөр эхнэр сайхан үг хэлжээж таны сэтгэл санаа дээшлдэг биш. Та өөрөө тэрнийг дээшлүүлдэг арга замуудыг олох юм бол одоо давхсан харилцаан дээр тийм их төвшүүртэй байх шаардлагагүй байна гэдгийг ойлгох болно. Тэгээд энэ яг өөртөө л ажиллах хэрэгтэй байдаг. Манай нөхөр эсвэл манай эхнэр намайг таахгүй ингээд найзуудаасаа очиод нөгөө хайр халамжаа хүсээд байвал бас дахиад эхнэр нөхрөөсөө хамааралтай байсан бол найзуудаасаа хамааралтай болоод эхэлждэг. Тэгэхээр энэ нь яг хөвшлэн та өөртөө л ажиллах хэрэгтэй байдаг. Би үргэлж дутуу штэ, би одоо муу штэ, би хий нэгэнд гологдчихгүй эсвэл намайг орхио авчихгүй гэдэг эдгээр амгалан байлгадаггүй бодлуудыг та бясалгал хийж сураад, бодлуудаа удирдах сураад, за тэгээд өдрийн тэмдэглэл бичээд ямар бодлууд, ямар одоо нөхцөлд гарч ирээд идэв те тэрнийг бол арай өөрөөр юу гэж бодох хэвээр ингээд өөртөө шинэ бодол гаргаж ирээд, шинэ арга замууд гаргаж ирээд ингээ явах юм бол таны өөртөө итгэл нэмэгдэж болно. Тэр хэмжээгээрээ та их нартайгаа нөхөртөөгөө аюулгүй загвараар ярилцаж чадна гэсэн. Тэгээ хамгийн чухал юм нь би энэ зүйл хүсэж байгаа юм чинь чи надад хийж өгч болох уу гэдгийг л одоо ууралж бухимдахгүйгээр чи намайг голох гээд байна гэдэггүйгээр илэрхийлж сурнаа л гэсэн үг байна. За цухтаалттай загвараар өсөж том болсон хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө дотн найзуудтай байх гэдэг нь маш цөөхөн гэдгсэн. Тэгэд ерөнхийдөө би юунаас илүү хосын харилцаа, найз нөхдөй харилцаанаас илүү чухал зүйл байдаг штэ гэдэг ингээд их зан гаргаж байгаа юм шиг бусдад харагддаг гэдгсэн. Тэгээ тэрний хөвчлэн өөрийнхөө одоо ихтэрхийг ойртчих юм бол дараа нь би гимтчих үедээ, хохирчих үедээ, сэтгэл санаа минь хямарчих үедээ гэдгээс ингээ айгаад байгаа өөрийгөө хамгаалж байгаа тэр хамгаалтын хэрэгсэл гэсэн. Тэгэхээр тэр хамгаалтын хэрэгслийг гаргахаасаа илүүтэй одоо хүмүүстэй урт хугацааны итгэлцэл бий болгож болно, хүмүүст итгэж болно, хүмүүстэй ойрхон байж болно, инглигээд өөрийг нь юу яахгүй гинтэж бэртээхгүй юм байна те сэтгэл санаар хямрахгүй юм байна гэдэг хүлэмжшөөрөөд хүмүүстэй ойр дотн байх, найз нөхдийнхээ одоо тэр дотн байдлыг нэмэгдүүлэх ийм зүйлүүдийг хийж болно. За ерөнхийдөө нэг хосууд одоо яг ийм цухтаалттай загвартай хүмүүсийн эхнэр нөхрөөд юу хийж болох вэ гэхээр эдгээр хүмүүсийн үйлдэлүүдийг шүүмжлэхээс илүүтэй чи тэр үед тэгсэн штэ чи хүүхдээ анхаарал тавьдгүйсэн бол чи ингээд надад тусалдахгүй гэдэг ингээд байнга шүүмжлэхийн оронд чамд ямар нэгэн асуудал тулгарсан уу гэдэг ингээд санаа зовж байгаа зүйлсүүдийг нь ярилцвал илүү их үр дүнд хүрдэг гэсэн үг байна. Тэгээд яагаад тэгэхээр энэ хүмүүс маань өөртөө тулгарч байгаа зүйлсүүдийг хэлэхгүй тэгээд бухимдал цуглуулах, уурлах, тэгээд хажуудлынхаа хүндээ чи намайг угаасаа ойлгодгүй үстэй дандаа л өөрийгөө ярьдаг үстэй гэдэг ийм гомдлууд цуглуулах эрсдэлтэй. Тэгэхээр та миний хүсэж байгаа зүйлийг чи хийхгүй байх гэж шүмжлэхийн өмнө эхлээд та тэр хүмүүс тулгарч байгаа асуудлуудыг сонсоод үзэхэд буруутахгүй байх. За тэгэхээр хамгийн сүүлийн зөвлөгөө хүргээд за тэгээд хосын ямар ч харилцаан дээр дараа дөрвөн ур чадварыг бий болгоход анхаарах нь маш чухал. Гэтэ энэ эхнэрийнхээ дөрвөн ур чадварыг нөхрийнхөө дөрвөн ур чадварыг сайжруулахад биш.
та өөрийнхөө дөрвөн ур чадварыг сайжруулах гэдэг зорилгоор энэ зөвлөмжийг хүргэж байгаа юм шүү. За тэгээ хамгийн ихний ур чадвар маань анхаарал халамж авах чадвар. За тэр маань юу гэсэн үг вэ гэхээр бидний амьдрал зөндөө ол асуудлууд тулгардаг. Бид нар бие физиологиороо ч ядардаг, стресс наагаараа ч ядардаг. Хүн хоорондын харилцаануудаасаа бид нар маш их асуудалд ордог, асуудлын ард гарах гэж хичээдэг. Тэгэхээр бид нар ч ерөнхийдөө бидний амьдрал зөндөө олон шийдвэрлэх асуудлууд байдаг гэсэн сэтгэл санаагаар хямрах өдрүүд байдаг. Тэгэд яг ийм сэтгэл санаагаар хямарсан, хин нэгний тусламж хэрэгтэй байгаа, ярилцах хэрэгтэй байгаа, бүр магадгүй бүр бие физиологиороо боддоор туслах хэрэгцээ шаардлага байгаа үед бол бусдын тусламж анхаарлыг авах гэдэг бол энэ яг чадвар. Тэгээд маш олон эмэгтэйчүүд энэ чадварыг ашиглахгүй, энэ чадварт суралцахгүй байсараад маш их хэмжээний уур бухимдал өөртөө цуглуулад гэр бүл салах хэмжээнд хүртэл шийдвэрүүд гарч байдаг. Тэгэхээр энэ дээр та анхаарал халамж авах гэдэг энэ чадвар нь миний юу хүсэж байгааг мэтгэл ёстой байсан шүү дээ гэдэг ийм бодол орж ирж байгаа бол харин оронд нь та хүсэж байгаа зүйлээ хэлэх, хүсэж байгаа зүйлээ нөгөө хүнээсээ тусламж болгон гуйх, асуух гэдэг ийм зүйлийг сурах нь чухал байх нэ. За хоёр дахь ур чадвар маань анхаарал халамж өгөх ур чадвар. За тэгээд анхаарал халамж өгж байгаа хүмүүс маань хэтрүүлж бас болохгүй. Ялангуяа цухтаалттай харилцаатай хүмүүс ийм анхаарал халамжаас ер нь бол дандаа цухтааж яадаг. Тэгээд төвшөртэй харилцаатай хүмүүс болохоор бүр их өгөх гээд байдаг. Тэгмээ цухтаалттай харилцаатай хүмүүс нь анхаарал халамжаас нь цухтаагаад байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр та одоо хасынхаа харилцааг дүгнж үзээд тэр хүнд хэрэгцээтэй байгаа анхаарал халамжаас нь хэтрүүлэхгүйгээр гэхдээ бас дутаахгүйгээр хэрэгцээ шаардлагатай үед нь тодорхой хэмжээний анхаарал халамжуудыг өгдөг байгаарэ. Тэгэд ерөнхийдөө хүмүүс ямар сэтгэл санааны ямар шуухан байна те, тайван байна уу, бухимдалтай байна уу гэдэг маш сайн анзаарч хараад тэгэд тэр сэтгэл санааных нь байдалд нь та тусламж дэмжлэг үргэлж үзүүлж болно. Гурав дахь ур чадвар маань өөртөөгөө хамт байхдаа тайван байх гэдэг ур чадвар байгаа. За төвшөртэй харилцаа болон одоо юуны айцтай харилцаанууд дээр би ганцаараа хизээж байж чадахгүй. Ганцаараа байна гэдэг чинь хамгийн амар зүйл. Би хизээж ганцаараа байж чадахгүй гэдэг ийм бодлоод маш их байдаг. Тэгэхээр өөртөөгөө хамт байхдаа тайван амгалан байх гэдэг ямар ч эрүүл харилцаатай хосуудад байдаг ийм зүйл. Тэгэхээр энийг та хэдий багасаа өгдөөгүй ч гэсэндээ энд бол суралцаж болно. Ганцаараа байхдаа өөрийнхөө дуртай зүйлсүүдийг хийх, өөрийн гэсэн дуртай зүйлтэй болох, өөрийн гэсэн хоббитой байх, тэрнээсээ та өөртөө кайф, сэтгэл ханамж авах гэх мэтлэнгийн ийм зүйлсүүдийг бас хийж болно. За хамгийн сүүлийн одоо ур чадвар маань болохоор тохиролцох ур чадвар. За нэгэнд бид нар хосууд гэдээ ярихаар хоёр хүний талаар л ярьж байгаа. Тэгээд тэр хоёр хүн маань энэ хүнийг хүсэл сонирхолтой, энэ хүн бас нэг хүсэл сонирхолтой. Жишээлбэл телевизрийг энэ хүн маш чангаар тавьж үздэг, энэ маш одоо дууган сул байлгаж үздэг. Тэгэхээр одоо аль нэгнийхаар нь хийхээр нөгөө хүн дандаа л гомдолтой байна гэсэн үг шүү дээ. Баян чанга үздэг юм бол сул үздэг хүн ингээд ядарчдаг. Баян сул үздэг чанга үздэг хүн маань сонсохгүй юу ч ойлгохгүй ингээд цагаа гарцтаад байдаг. Тэгэхээр нэг энэ хоёр хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хооронд нь нийлүүлээд харилцан тохиролцох. За дууг нь яг дунд нь байлгая тий. Чи ганцаараа үзэхээрээ чангууз хоёлаа үзэхдээ дунд нь байлгая. Намайг тэр унтаж амрах гэж байгаа бол энэ дууг нь багасгана гэдэг ч юм ийм тохиролцоонуудыг маш сайн хийж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд энэ харилцан тохиролцох гэдэг зүйл тийм нөгөө хүнээ гомдоох ч юм уу хосуудын хооронд байж болохгүй. Заавал одоо нөхрийнхөө хүслийг нь хангаж иж би одоо энэ сайн эхнэр байна. Эсвэл эхнэрийнхээ хийсэн зүйлийг хийж иж би сайн нөхөр байна гэхээсээ илүүтэй өөрийгөө хохироохгүй, тэр хүнийгээ хохироохгүй харилцан дундаа тохиролцоо хийгээд дүрмүүдийг гаргаж чаддаг байх нь маш их аз жаргалыг авчирдаг. Тэгээ дээрэс нь хүүхдүүдэд нь харилцааны маш том юм ур чадварыг өгчээдэг. Хүүхдүүд ч гэсэндээ яг тэр загварыг хараад одоо ангийнхаа хүүхдүүдтэй те би энийг нь би ингэж хиймээр байна. Тэрэн дээр ингэмээр байна гэд ямар нэгэн сэтгэл хөдлөл оролцохгүйгээр өөртөө хэрэгцээ шаардлагыг ярилцаж сурдаг гэсэн үг байна. За ингээд та бүхэнд хосын харилцаанд яг бидний хүүхэд нас юу ямар байдлаар нөлөөлт юм бэ гэдэг энэхүү хичээлийг хүргэлээ анхаарал тавьж сонссон та бүхэнд маш их баярлалаа. Бид нарт яг энэ хичээлийн талаарх сан сэтгэлдээ доор одоо сэтгэл хэсэгт хуваалцвал маш их баяртай байх болно. Тэгээ бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баяртай.